Оросын холбооны улсаас импортын үрийн будаа хилээр орж ирэхээс эхлээд хил ам таталж мэргэжлийн хүмүүс нэг нэгнийхээ ажлыг үгүйсгэж эхэллээ. Дархан уулын аймгийн мэргэжлийн хяналтын газраас үрийн буудаанд шинжилгээ хийж хяналт тавих ажлыг хариуцаж тариалж болно гэсэн шийдвэрийг гаргасан. Гэтэл Сэлэнг аймгийн байцаагчийн дүгнэлт гараад ирсэн. Энэ дүгнэлтэд үр хөврөл харлах өвчтэй, хогийн ургамлын үртэй гэсэн шинжилгээний хариу гарсан. Тэгвэл мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Сэлэнг аймгийн байцаагчтай холбоотой дүгнэлтийг хууль бус дүгнэлт гэлээ. Тавьсан мэргэжлийн хяналтын байгууллага дээжин аваад шинжилгээнд өгсөн энэ одоо байх үед Сэлэнг аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд зохих өдөржин түүгээр батлуулж орж ирсэн. За манай мэргэжлийн хяналтын байгууллага улсын байсад Сэрэн дулам Бямдар шидэг хүмүүс бол вагоны лацыг бол зөвшөөрөлгүй хөндөж дээж одоо арснаас болоод энэ маргаантай асуудлыг бол улам одоо дэврүүлсэн гэж одоо нэг үгүй хэлэх ёстой. Хууль бус дүгнэлт гаргасан гэх Сэлэнгийн байцаагч нарыг ажлаас нь хална гэж дарамтлаад эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Улаанбаатартай холбоотой уг асуудал нь уг нь бол хүнсний аюулгүй байдлын лавлгаа гаргадаг лабораторийн дүгнэлттэй яг цав таарж байх ёстой. Гэтэл манай улсад 2 жилээс доошгүй хугацаанд үргэлжлэгээ хийсэн Улаанбуудаан үрийг импортлох учиртай. Хилээр оруулаад ирчихсэн Улаанбуудааны хувьд ийм зүйл байхгүй байгааг анх шалгалт хийсэн байцаагч нар батлаад байгаа юм а. Харин мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан гахаан тэжээлэг тариалах үрийг үрийн буудаа болгож шахах хийсэн. Мөн Шаравдорж даргын садан төрлийн хүн тариалд эрхлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан мэдээлэлүүд цацгдсан. Энэ мэдээлэлд ийм хариулт өглөө. Манай хөргөн гэж одоо юу гэж үгдэхгүй бай. Нэм байгал даваа гэсэн компани олж ирж байгаа юм гинэ. Би энэ компаниг бол мэдчихгүй, тэр хүмүүстэй бол нэг ч удаа уулзаагүй. Энэ зүгээр явж байгаа бичиг баримтан дээр бол Сондай гэдэг хүний нэр яваад байгаа юм байлээ. Тэр хүмүүс тариалан эрхтгийг дэмжих сангийнхаа нөтөдтэй л уулздаг баг. Энэ дээр бол ямар нэгэн одоо тийм байхгүй. Тэр байтугай сүүлийн үед бол хэвлэр гарсан, сайтад гарсан мэдээгээр өнөөдөр ажил үргэн одоо хийгээд явж байгаа дархны улсын байцаагчдын надтай хамаатан юм гэлээ гэж хүртэл одоо бичсэн байлээ. Үрийн будаа импортлагч компаниуд хой төршин компаниудаас хямдхан үнээр авсан мал гахаан тэжээлийн будааг тариаланчдад өндөр үнээр шахдаг. Үүнээс үүдэн үр тариа ургац залтахад тариаланчдыг буруу тариалсан. Байгаль цагуур гангачгаас бодлого хэмээн тайлбарладаг жишг тогтсон. Энэ удаагийн хаврын тариалалч мөн ийм байдлаас болж хоошлох, дараа нь ургац залтах нь тодорхой боллоо гэх сэтгэлдлүүд түүрсээр байна. Мэргэжлийн хяналтынхны зөрүүтэй дүгнэлтээс болж хичнээн мянган га талбай хогийн ургамалд идэгдэж хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхийг хинч тооцоолж чадахгүй. Салбарын сайдын хувьд ч будаатай холбоотой шүүмжил байнга дагуулах болоод удаж байна.